Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73-ийн 2 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг төсвийн байнгын ороо 2025 оны 11-р сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ийн 2 дахь хэсэг заасны дагуу хэлэлцэн дэмжиж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр та бүхэнд танилцуулж байна. Тогтоолын төсөлд Монгол Улсын засгийн газарт дараах асуудлаар зөвшөөрөл, чиглэл, үүрэг өгөхөөр тусгалаа. Үүнд 1. Өөрийн удирдлагын тухай хуулийн 28-1-р зүйлийн 28-1-ийн 1 дахь хэсгийг үндэслэн нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн дотоод үнцаас гарах асуудлыг холбогдох хууль бодлогын баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх. 2. Боловсрол, эрүүл мэнд, шинжилгээ ухааны салбарын хүний нөөцийн доктортой байдлыг хангах, ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиар багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа төсвийн байгууллагын үндсэн цалинг хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх. 3. Төрийн албаны тогтолцоог шинжилэн сайжруулж, хүний нөөцийн бодит үнэлэмж, бүтээмжийг нэмэгдүүлэх, салбар хооронд үүссэн цалин хөлсний тэгш бус байдлыг арилгах үүднээс төрийн албаны ангилал зэрэглэлийг шинжилэн түүнтэй уялдуулан төрийн албан агчийн цалин хөлс нэмэгдлийн асуудлыг оновчтой тогтоох эрх зүйн орчныг сайжруулах. 4. Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгийн үр ашигтай ашиглах, төслүүдийн хэрэгжилтийн сахилах хяналтыг сайжруулах үүднээс төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн боловч дуусаагүй зогссон барилга байгууламж төслүүдэд дүн шинжилгээ хийх холбогдох арга хэмжээг авах. 5. Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих, боловсролын орчныг сайжруулж, сургалтын чанар, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 6-аас 12 дугаар ангийн нийт сурагчдад үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаарддаг зардлын санхүүжилтийн их усрыг судлан холбогдох эрх зүйн орчныг сайжруулж, 2027 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах. 6. Монгол Улсын их хурлаас 2025 оны 11-р сарын 12-ны өдөр баталсан Монгол Улсын төсвийн 2026 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалтын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг Монгол Улсын засгийн газраас өргөн мэдүүлсэн дээр хуулийн төслүүдтэй харьцуулж, үндэсний аудитын газрын дүгнэлт гаргуулж, 2025 оны 12 сарын 31-ний өдрийн дотор Монгол Улсын их хурал танилцуулах зэрэг саналыг төсөлд тусгалаа. Байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн тогтоолын төслийг баталж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, өөрийн дээг гишүүнд баярлалаа. Байнгын орооны санал дүгнэлтэд холбогдуулан асуулт асууж үг хэлэх гишүүд